Өнгөрсөн 7 хоногийн 3 өдөр нийслэлийн засаг дарга Баянгуулын хамт хэрэгж орлогын нийт орон сууц төсөл Солонгосын Exim банкны зээлээр 2023 онд шалгуулт явж байгаа 24 оноос хойш хэрэгжиж байгаа төсөлтийн талбай дээр үүсэж байгаа нөхцөл байдалтай орж ирж танилцсан. Ямар нөхцөл байдал болсон бэ гэвэл ерхий гүйцэтгэгч Солонгосын Илсонг болон дэд гүйцэтгэгч Монголын Сүмбэр цамхгийн туслан 6 компаниудаас мөнгө төгрөгөө өгөхгүй байгаад байна. Залилангийн шин чанартай ажил хийгдэж байна гэдэг удаа дараа гомдлыг нийслэлийн засаг даргын тамгын газарт бол хөргүүлсэн байдаг. Ингээд энэ гомдлын дагуу засаг дарга ирж ажил дээр явж байгаа гэрээ бичиг баримтуудыг гэрээний дагуу бүрэн шалгаж аль тал нь одоо худлаа ярьж байгаа зөрчлийг айлгуул энэ ажлыг цаашид амжилттай болтлоор үүрэг өгсөн. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтын газар бол орон сууцны газарт ингээд үүрэг өгсөн байж. Тэгээ үүний дагуу манай нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ганцзөрөг даргатай хамт олон болон анхуу даргатай орон сууцны газрын хамт олон болон ажиллаа. Монгол дэд гүйцэтгэгч Сүмбэр цамхаг болон Солонгосын ерхий гүйцэтгэгч Солонгосын Exim банкнаас шалгарсан Илсонг констракшн компани хоёрын хоорондох гэрээг авч үзэхэд төслөөрөө бол 25% суудхан барихт үнэтэй. Сүмбэр цамхаг гэдэг ерхий гүйцэтгэгч компани бол IPC 4 буюу ёс зүйн төлбөр 4 гэдэг бичиг баримтыг гаргасан. 4-гээд өөрсдөө баталгаажуулаад хийсэн гэрээ болон баталгаажуулаад ирсэн ёс зүйн төлбөрийн бичиг баримтаар шалгахад бол гүйцэтгэлийг бол бүрэн олгосон байна. Харин ч илүү гүйцэтгэлтэй олгосон байна. Сүмбэр цамхаг гэдэг компани бол Илсон констракшнтай байгуулсан гэрээний хүрээнд төлбөрөө бол бүрэн авсан. Гэрээний заалтуудын дагуу бол бүр илүү авалттай явж байгаа юм байна гэдэг бол яг тамгатай гар үсгтэй бичиг баримт гэрээний дагуу шалгагдахад бол нотлогдож байна гэж одоо ажлын хэсэг бол дүгнэж байна. За дараагийн ажлын хэсгийн үүргээр бол нийслэлийн засаг даргын тамгын газар Солонгосын энэ ерхий гүйцэтгэгч Илсанг констракшн хоёрын хооронд одоо 24 он тендер зарлагдаж шалгараад хийгдсэн гэрээ буюу том одоо цогц гэрээ байгаа. Тэгээ тэрний гэрээний ерөнхий хэлцээр ингээ англи монгол хэл дээр энэ ерөнхий хэлцээрийг бол Улаанбаатар хотод захиалагчийг төлөөж Солонгосын Амли гэдэг компани бол хийгээд явсан. Гэрээ бол бүрдэл 8 хэсэгтэй. 8 хэсгийн 3 дээр appendix хэсгээр бол FIDIC-ийн олон улсын констракшн буюу улаан номыг Солонгосын Exim Export банк тодорхой хэмжээнд зөвшөөрөлцөж засвар хийсэн ийм ерөнхий гэрээний хэлцээр дээр үндэслэж гэрээний тусгай нөхцөл, ерөнхий нөхцөл, зураг болон бичиг баримтуудыг оруулсан байна. За энэ гэрээний ерөнхийдөө хэрэгжилтийн хувьд гэрээний хувьд бол асуудал байхгүй. Олон улсын хэл дээр, англи хэл дээр, монгол хэл дээр хийгдсэн ийм гэрээ байна. За яг одоо Илсон компаниг анх 24 онд тендерт ороод шалгарахад ямар бичиг баримтуудыг өгснгийг бас бүрэн ингэж манай ажлын хэсэг бол танилцж Улаанбаатарын архивд өгсөн байгаа бичиг баримтуудаас авч ингэж шалгалаа. За хоёр зөрчил бол харагдаж байгаа. За нэгдүгээр тоног төхөөрөмжүүдийг бол анх тендер шалгахдаа энэ 29 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг талбай дээр ажилуулна гэдэг. Энэ 29 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдээс 5 буюу 5 Монгол дугаар сэртэй бусад 24-ийн Солонгосын тоног төхөөрөмжүүд ажиллах ёстой. Тэгээд энэ бүх тоног төхөөрөмжүүдийн марк, төрөл, нэр, гэрчилгээ ингэж байдаг. Олон улсын яг инженерингийнхэн шалгуулалтын бичиг баримтан дээр тухайн ерхий гүйцэтгэгч компани ямар тоног төхөөрөмж, ямар ажиллах хүч, хүн хөгж ажиллахаа бол тендерийн бичиг баримтан дээр бол ирүүлдэг. Тэгээд тэр тендерийн ирүүлсэн бичиг баримтынхаа дагуу бол тэр гүйцэтгэлийг авах үүрэгтэй байдаг. Гэвч одоо өнөөдрийн байдлаар илэрж байгаа эхний зөрчил бол талбай дээр нэгт солонгос техник алгаа. Ялангуяа энэ цамхагт каран, миксер, помп гэдэг энэ барилгын талбай дээр ажилладаг үндсэн тоног төхөөрөмжүүдэд ингээд тодорхой заагаад өгсөн байгаа боловч өнөөдрийн байдал дээр бол талбай дээр байхгүй байна. Буюу тендерт заагдсан бичиг баримтаас өөр тоног төхөөрөмжүүдийг талбай дээр ашиглаж байна. Ажлын хүн хүчин дээр үндсэн гүйцэтгэгч маань 29 хүний бүрэлдэхүүнтэй байна. Яганаар буццсангууд энэ солонгос бусад цэнхрээр буццсангууд нь local staff буюу монгол хүн ингээд энэ 29 хүн ажиллана гэдэг. Ингээд заагаад ингээд багаад тодорхойлсон. Энэ сайт офис буюу энэ төрчийн талбай дээр ажиллах хүн хүчин. Энэ солонгосоос дэмжиж ажиллах back office буюу төвийн офис. За энэ нь бол ингээд ажиллаж байгаа. За талбай дээр өнөөдөр ирээд яг талбай дээр шалгалт байхад энэ 22 монгол ажилтан бол алга байна. Өөртөөх нь хэлж байгаагаар 7 хүн байгаа гэж нэрийн гэрээ ямаар нь шалгаж тодруулна. Одоогийн байдлаар бол нэг хэдэн солонгос юм байна. 7 хүн болохоор 12 гэсэн. Тэгтээ талбай дээр бол байхгүй.
байхгүй. За тэрийг бичиг баримтын дагуу шалгана. Төслийн өгсөн тендерийн бичиг баримтанд бол төсөл хэрэгжих нийт 36 сарын хугацаанд бүх ажилчид ингэж байхаар бол анх өгч шалгарсан. За үүнийхэн дагуу бол энэ Монгол ажилчин байхгүй. За Солонгос ажилчид анх өгсөн бичиг баримтаас бол өөрчлөгдсөн. Гэхдээ энэ гэрээний эрх үүргийн дагуу захиалагчаас зөвшөөрлөө аваад захиалагч хэрэг хариу өгөөгүй тохиолдолд бол зөвшөөрөгдснөөр тооцогдоод явдаг энэ FIDIC-ийн Red Book-ны улаан номны зарчим байдаг. Зарим гүйцэтгэдэггүй ажлуудыг гүйцэтгсэн болж бичиг баримтыг бүрдүүлж өгсөн байна. Үүнийг захиалагчийн хяналт хийж байгаа Бүгд найрамдах Солонгос ард улсын AMLI компани дутуу хянаж хийгдээгүй ажлыг хийсэн болгож Солонгосын Exim банкнаас илүү гүйцэтгэлтэй мөнгө нэхэж амсан энэ зөрчил бас тодорхой ажлууд дээр бол илэрлээ. Ийм байна. Тэгээд нийслэлийн засаг даргын тамгын газраас өнөөдөр нэгдүгээр боловч миний буй ахлаад одоо энийг ингээд дүгнээд хэлэхэд Сүмбэр цамхаг Илсон констракшн хоёрын хооронд гэрээний хэрэгжилт бол бүрэн хангагдсан байна. Харин Илсон констракшн буюу нийслэлийн засаг даргын тамгын газартай хийсэн гэрээн дээр анхны тендерийн бичиг баримтанд өгж шалгарчаад дараа нь гүйцэтгэл дээрээ тэрийгэ биелүүлэхгүй байгаад байгаа. Хоёр зөрчил, нэг нь тоног төхөөрөмжүүдэд бол ашиглаагүй байна. Буюу Солонгосын экспорт импортоо дэмжих гэж анх тоног төхөөрөмжүүдэд гэрээний тендерийн шаардлаганд дагуу өгсөн. Тэрийгэ биелүүлэв. Хоёрдугаар асуудал нь төслийн талбай дээр 29 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн байх ёстойс Монгол ажилчид нь алгаа талбай дээр. Энэ хоёр юм ноцтой зөрчлүүд талбай дээр явж байна. Ялангуяа энэ ажлын хүчин бол их чухал. Яагаад ажлын хүчин чухал вэ гэвэл энэ том одоо 94 сая $10 үнэлгээтэй энэ гэрээг хэрэгжүүлэхэд үндсэн ерхий гүйцэтгэгчийн менежментийн баг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж ийж энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль эрх зүй, гэрээний хэрэгжилт, инженерингийн энэ мэргэжил бүрээр ингэж ажиллаж ийж энэ бол чанарын бэлдэг. Гэвч энэ 29 хүнээс өнөөдөр одоо Монгол ажилчид нь бол байхгүй байгаа. Тэгэхээр өнөөдөр талбай дээр бол 3 хүн байгаа. Бусад Солонгостой ингээд 10 буюу 19 Монгол ажилчин дутуу байгаа. Тэгэхээр энэ бол ерхий менежмент хийх гэж хийж байгаа энэ компани ажлын хүчнийхээ 60-70% одоо биелүүлэхгүй тэр ажлыг хийхгүй байгаа ийм зөрчил илэрлээ. За дараагийнх нь болохоор манай одоо захиалагчийн хяналт хийсэн Бүгд найрамдах Солонгос улсын AMLI гэдэг компани хийгээгүй ажлыг та бас хийгээгүй ажлыг хийсэн гэж өгөөд тэрийг нь бол баталгаажуулж мөнгө авсан ийм 3 зөрчил бол бас бэлэрсэн байна. Энийг аль биесээр ажлын хэсгийн дүгнэлтэнд оруулаад засаг дарга танилцуулна. Тэгээд засаг даргын хүссэн чиглэлийн дагуу дараагийн арга хэмжээнүүдийг авна гэж одоо аль биесээр мэддэг.